За энэ бэлчээр энэ даас ингэж гэтэрч байгаа. Энэ бэлчээр ховорцсны учир шалтгааныг одоо өөрийнхөө бодж байгаагаар ингэвэл хэлгээд бол нэгт одоо энэ үлийн цагаан огт нэх байна. Хоёр дэх юм бол энэ зарцааны нүүдэл гэдэг юм уу энэ зарцаа асар их хэмжээгээр байна. Тэгээд энэ айл хоорондын зай бас дэндүү одоо ойрцсны улмаас энэ бэлчээрийн далхталт одоо асар их явж байна гэж би одоо ингэж л ойлгож байна. Ер нь дээр үед чинь бол одоо нэгдлийн малтай одоо байхад чинь бол айлуудын хооронд чинь нэг 4-5 км, дээд талнаа 6-7 км ийм байсан. Одоо чинь ердөө шилжидээ хараад 2 км нэг саахалтын дайтай тэр ингүүлээд бие биендээгаа дэндүү ойрхон одоо шаваарлаж буусны улмаас л одоо энэ бэлчээрийн далхталт одоо ингэж бас их дороочж байна гэж ингэж үзэж байна би одоо. Тэгээд энэ бэлчээрийн доройтол одоо энэ малчтад бол энэ ч одоо бороо ороод одоо аштайхан одоо өвс гарахгүй байна уу? Энэ одоо үнэхээр одоо тэр экологийн доройтол алдагдав уу? Энэ байгаль их дэлхийн ер нь орж байгаа энэ хор шим нь одоо ер нэг ийм одоо шимгүү болно гэж баймааргүй одоо тэр зокосны чиг өгөөд байсан харин ердөө одоо энэ ногоо ус сэрэхгүй байна. Тэгээд одоо нэг жоохон өмхий одоо өвс хийж ярьдаг, зарим нь бол зэрлэг гэж ярьдаг. Ийм л өвс гарсны улмаас мал танкирэхгүй байна. Малчтад одоо бас энэ тал дээр бас хойштоо бас хүндрэл үзүүлэх тал бол байна. Саажийн үнэх гэж одоо саажийнхаа цагт ирэхгүй өнгөлөд үдэж гавтхийн үед ирдэг. Уйдаг морь чинь 7 сарын 11-нд наадан болдог бол тэнд уйх морь манай энэ хавьд бол энэ бараг байхгүй. Одоо нөгөө тарга тавэр нь хүрдэггүй. Доод талын 3 нас бол одоо ерөөсөө тэгж одоо наадмын ямар ч баралдаанд орох ийм боломж байдаг. Ийм тийм одоо хүндрэлтэй талууд бол байна. Одоо энэ мэнийг одоо тэгээд төр засгийн удирдлага шийддэг юм уу? Ер нь одоо энэ Сум аймгийн энэ бэлчээр ашигчдын холбоо гэж байдаг бол тэр улс шийдэх юм уу? Айхтар нэг шийдэл хүрч чадахгүй байгаа юм болов гэсэн бодол байдаг штэ надад. Залуу улсууд бол одоо ингэүүлээд айл гэр болж байна. Тэгээ аав ээж нь одоо 5-10 мал тасалж өгч байна. Тэгээд ердөө аав ээжийнхээ аюунд нэг бараанд өвлж хонхор гаргаад авдаг. Тэгээд одоо айл хоорондын одоо энэ хоорондын зай ер нь дэндүү одоо нягтрал үүснээ улмаас энэ бэлчээр ингэж бас талхах үүсэл нөхцөл бүрдэл нь ингэж л би одоо бүрдэж байгаа гэж үзэж байна да. Тэгээд одоо нутаг бэлчээр бол ер нь их хомсдож байгаа. За ялангуяа энэ манай сумын манай энэ хавьд түүн дундаа манай энэ варигадад тэр бол тийм нутаг бэлчээр малаа сэлгээд аваа явчих тийм нутаг бэлчээр ховордож байна. Одоо энэ бороо ороод сэрэхгүй болохоор чинь нүүх газар бол байдгүй. Тэгээд жоохон нуур ногоотой газар очихлээр нөгөө сумын засаг дарга, нөгөө сумын багийн дарга нар ирээд хөөдөг. Энд чинь зэрэгэлдээ хоёр сум нэгнийхээ одоо бэлчээр жоохон нуур ногоотой газар руу орох ийм эрэхгүй болчиход ийм л одоо маш хүндрэл учруулад байна да. За энэ үлийн цагаан огт нь за ялангуяа манай аймгаар мал их иддэг. Тэгээ ер нь зарим газарч тэрийг идсэн хон ямаа өгдөг гэж байна. Яг манайд бол тийм одноор үлийн цагаан огт нь идсэн мал бол байхгүй. Гэхдээ манай нэг хонь бол хөрвөл бас жижиг огтныг бол араас нь тоож яваад ингээд иччих цогог би харж байна. Одоо ч хонд байдаг. Өөрхий өгөөд өгсөн юм бол мэддэхгүй байна. Тэгээ бэлчээрийн даацууд асар одоо гарахгүй болдог. Тэгээд гарахгүй улмаас энэ хаврын жоохон гавсрах шороонд асар их шороо хөдөлж байна. Энэ хөрс одоо эдэс чинь гэдэг юм одоо юу гэдэг хөрсний сулралт их болсны улмаас жилдэл одоо энэ нэг гашааг одоо баг зөөж байна. Элснээс зөөж байна. Бөөр сэлгэж байгаа юм шүү. Тэгэхээр одоо нэг өдрийн шороо шуургач л баг бүтэн өдрийн шороо шуургач л энэ гашааг чинь нэг талаас нь ингүүл илчих гээд байдаг. Тэгэхээр энэ бэлчээрийн одоо энэ даас гэтэрсэн гэдэг юм уу, доройтсон гэдэг юм уу энэ үнийг айлгах тал дээр одоо тэр барь зоосон байдаг юм уу, аймаг сумын удирдлагууд байдаг юм уу энэ үнийг бас энэ яавал анхаарах вэ? Яавал одоо энийг жоохон зогсоох уу гэдэг тал дээр бас арга хэмжээ авбал зүгээр байна даа л гэж ингэж хэлэх байна. Тэгээ одоо эн чинь ер нь бол хавар нэг 5 сарын 15-наас ногоо идээд ингээд мал чинь махан тарга авдаг. 9 сарын 20-даас өөхөн тарга авдаг. Тийм байхгүй. Ер нь одоо 7 сарын 20 төрчөөж нэг жоохон бороо гардаг. Тэр үнд нэг жоохон таан гардаг. Тэгээд тэр үнд өнгөцгөн жоохон намрын жоохон шар тарга жоохон өөхөн тарга аваад цаг гатуурлаад өнөө мал чинь өөхөн тарга нь орсоод ингүүлээд алга болоод мал доройтох. Бэлчээр хомсрын болоос мал доройтох хөхөд харагдсан нэг ийм тал бол бас ил уттай ажиглагдаж байна да.
Тийм үүнтэй холбогдуулаад нөгөө малын түүхээ эдний чинь гарцаа асар багасч байна. Ямаа ах чинь олоор нь багасч байна. Саажийн үнэ ах чинь одоо сүүн багасч жишээтэй. Адуу ах чинь одоо ингүүл тарга тавиар авдгүй. Одоо 7 сарын 11 гэхэд наадам болоход одоо ингүүлээд яг нэг бэлчээрийн даацаар ингүүлээд нэг уйлч мөр этэр асар ховорцсон. Да ялангуяа одоо баг 3 насууд одоо тэр тижэл гэдэг юмар уралдсан ухаасаар зүгээр бэлчээрээр уй гэдэг ийм адуу этэр байхгүй болсоо. Үүнтэй холбогдуулаад бас энэ хөдөөний малчтад гэр бүлийн хүн энэ эмэгтэйчүүд бас ажилд нь хүндрэх одоо өдрийнх нь цаг одоо хонд ажлынхан цаг хойшлох саатах юм гарч байна л да. Нэг 5-6-гийн үед ирдэг үнэ чинь 8-9 цагийн үед ирэх жишээтэй. Тэгээд 8-9 цагийн үед нэг шавтруулсан болоод яваад өгдөг. Шөнө хотондоо хондгүй өглөө нэг хэсэг ирдэггүй. Өнөө өхрийн чинь бас шэсийг сайхан дээлгээд аргал түлээгээ гаргаж авдаг. Энэ одоо асуудал байхгүй болсон. За тэгээд тэрний улмаас гадаа түлш хөөрхөн муутаж ховордож эхэлдэг. Тэгээд тэрний улмаас төврийн аргалд явдаг. Ингүүлээд бол бас ажил хүндрэх нөхцөл байдал бас бүрдэж байгаа хол гэж ингэж бодсоодаг хүн. Тэгээ отор хийх газар нутаг бол ер нь манай энэ сумын манай энэ багийн ийм энд байхгүй. Зүнчээгээ жоох явлаа. Онгоны амсагд сэргөө орлоо та ороод ирлээ одоо ингүүлээд буцахгүй болохгүй. Баранчаан жоох явлаа. Тэрэн ч одоо өөр хөндлөн аймгийн сум өөргөө бас л одоо ингүүлээ өгдөг ийм нэг ажил бол бай.